Чи үнний замыг ялган тань чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи ариун сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх хэсгээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн эрмэгт амьдарч байна гэж Бурхан хэлнэ. Месияг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж болж гүйжирдэж чаддаг байсан. Есүсийг олгодоггүй хүмүүс бүгд түүнийг голж харан зүөхэж чаддаг. Үнэс чилүүтэйгээр Есүсийн эргэн нэрэлтийг сатаны торгдуулалт гэж харж чадна. Энэ хүмүүсийн дидэнхэн мах бодор эргэн ирсэн Есүсийг ялгана. Та нар айхгүй байна гэж юу? Та нар айхгүй байна гэж юу? Сүнсийг доромжилж чуулгануудад хэлсэн ариун сүнсний үгийг сүрүүж Есүсийн илэрхийлсэн бүхнийг жигшин голохтой та нар нүур тулнаа. Та нар ийм мөнгө байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаага ойлгохоос зүрүүдэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үлэн дээр мах бодор эргэн ирэх үедээ хийх ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Үннийг хүлээн авдаггүй ядлаа. Есүс цагаан үлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс, ариун сүнсийг доромжилдог хүмүүс, гарцаагүй мөн тэд бол лавтая устгах торл мөн. Та нар ердөө Есүсийн нэгүслийг хүсэж Тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг л хүсдэг гэсэн атла Есүсийн хэлсэн үгийг хизээш дуулууртай дагаж байгаагүй. Мах бодор эргэн ирэх үедээ илэрхийлсэн үнэнийг нь хизээч хүлээн аваагүй. Есүс цагаан үлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өгөх вэ? Одадахараа нүгэлдэж үнийг амараа одах чи сэтгэлээ юу? Цагаан үлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг дахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлын хөрөнгөө юу? Эргэн ирсэн Есүсийг та нар юугаараа өөрсөддөө итгүүлэх вэ? Ямар ч үний